Сайн бацхан уу та бүхэндээ өнөөдрийн хичээлээр уулзахтаа бэлэн боллоо. Өнөөдрийн хичээлээр та бүхэндээ динамик график байгуулах цуврал хичээлийнхаа шинэ дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн динамик график дээр лайнинг графикийг хэрхэн динамик байдлаар байгуулж болох вэ гэдгийг танилцуулъя. За өнөөдөр бүгдээр шууд энэ дэлгэцэн дээр харж байгаах. Энэ дээр мэдээж динамик гэдэг маань бид эдийн борлуулалтын төлөвлөгөө биелсэн сарыг ногооноор борлуулалтын төлөвлөгөө биелээгүй сарыг улаанаар ингэж тодор харуулсан байна. За энэ дээр мөн адилхан шалгуур тавьсан. Мэдээж шалгуур тавиад билүүсийн хүссэн шалгуурт хөдөлдөг байхыг бид нэр динамик гэж нэрлэдэг байгаа. За энэний дагуу одоо жишээлбэл билүүсийн таргет маань борлуулалтын төлөвлөгөө маань 101%-аас дээш давсан борлуулалтыг билүүс ногооноор 101-ээс доош байгаа борлуулалтуудыг улаан өнгөөр тэмдэглэсэн байгаа. За одоо энийг жишээлбэл хөдөлгөж болно. Билүүс борлуулалтын төлөвлөгөө 80 байхад окей гэж үзнэ гэж тавих юм бол за бараг бүх төлөвлөгөө маань 80-аас дээш байгаа юм байна. Ганцхан 75 дахь төлөвлөгөө байна. Гэх мэтлэнгээр ингээд динамик байдлаар хөдөлгөж болно. За ингээд 100-аас доош төлөвлөгөөний биелэлтийг улааруулна, дээшхийн ногооруулна гэх юм бол дараах байдлаар харагдаж байгаа. За тэгээд энийг бүгдээрээ жишээн дээр яаж энэ үйлдэлийг хийдэг болох вэ гэдгийг сурч авъя. За үүний тулд хамгийн эхлээд бүгдээрээ энэ тест гэсэн хэсэг рүү ороод үзье. За тест гэсэн хэсэг дээр бүгдээрээ мэдээлэл бичнэ. Хамгийн өмнөх дугаарууд дээр бас үзсэн динамик байдлаар хийх гэж байгаа бол одоо нэг өгөгдлүүдээ ногоон өнгүүдийн тусад нэг аваад улаан өнгүүдийн нэг тусад нь авахын тулд if функцийг ашиглаж байгаа. If функцийг NA буюу тодорхойлогдохгүй гэсэн томьёолтой хавсарсан байдлаар томьёогоо бичиж байгаа. За одоо энэ дээр томьёогоо аваад үзье. If энэ функц маань энийг бүгдээрээ хөдлөхгүй байдлаар авъя. Багны хувьд хөдлөхгүй. За энээс их буюу тэнцүү байх юм бол энийг 2 уртал дээр $1 нэмдэг аваад хэрвээ энээс их буюу тэнцүү байх юм бол окей ногооруулнаа гэд авчий. Үгүй байвал NA тодорхойлогдохгүй. Окей NA тодорхойлогдохгүй байна. За нөгөө талдаа яг энийг эсрэгээрээ F энэ функц маань энтэй тэнцүү буюу ийм байх юм бол NA тодорхойлогдохгүй үнэн бол NA худлаа бол 89-ыг авнаа. Окей. За энийг ингээд доошогоо бүгдээр нь форматаар нь хуулчих. Форматаар нь хуулахын давуу тал маань энэ хүснэгт маань өөрөө эвдрэхгүй. За энэ дээр ингээд аваад үзлээ. Бүгдээрээ одоо энэ чэнээсээ үргэлжлүүлээд чарта байгуулна. Чарта байгуулахад бүгдээрэнд нь огноо. За мэдээж үндсэн хувь маань тэгээд ногоон өнгөөр будах хэсэг, улаан өнгөөр будах хэсгүүдийг ингэж авна. За тэгээд бүгдээрээ insert хэсгийн charts дотроос line with markers-ыг сонгож авна. За line with markers-ыг сонгож авлаа. За энэ дотроосоо бүгдээрээ хамгийн эхлээд хийх зүйл маань одоо энэ хажуу талд өгөгдсөн axis маань арай ийм өргөн байгаад байна. Бидний хувьд бол заавал ийм 0-оос эхлэх шаардлага байхгүй. Төлөвлөгөөний биелэлтийг бүгдээрээ 60-аас дээш 140 хооронд ингэж axis-ийг авъя. Format axis. За тэгэнгүүт bound буюу одоо энэ нэг хэлбэлцлийн хамгийн минимумын бүгдээрээ 0.6-аас эхэлжээ. За maximum 1.4 байж болно. За 0.6-аас баг ихтгэх юм байна. 0.65-аас эхлэе. За ингээд энэ хэсгүүд дээр бидлүүстэй өөрчлөх зүйл бол байхгүй. Таба авлаа. Окей. За ингээд format axis хэсэг маань ингээд бэлэн боллоо. За идлүүс маань илүү ингээд том өргөн харагдаж байна. За энэний дараагаар бүгдээр bullet-үүдээ илүү гоё динамик хэлбэрүүдийг бий болгоё. За bullet-ээ эхлээд сонгоно. За аль нэг доошоо орсон red хэсгийг сонгоно. За энэ яг ингээд энэ bullet-ийн цэг дээр дарлаа. Маус хоёроо дарлаа. Format data series руу орно. За format data series руу оронгууд яг энэ fill өнгөөр буддаг энэ хэсэг байгаа. Өнгөөр буддаг хэсгийн line marker гэд хоёр сонголт гарч байна. Marker буюу одоо энэ бүгдээр яг өнгөөр marker буюу энэ яг тэмдэгт хэсгийг
одоо сонгоно. За built-in хэсэг дээр type-ийн бүгдээр энэ бөөрөнгийн од хэлбэртэйг авъя. Size-ийг 8 болгочихъя. Size-ийг 8. За fill нь улаан. Доош орсон хэсэг учраас улаан. За border буюу хүрээ. Хүрээг нь мөн адилхан улаанаар үед өргөнийг 3-аар авъя. Өргөнийг 3. За compound type буюу энэ double авах юм уу, single бүдүүн авах юм уу, янз байна. Бүгдээрнгийнх нь хувьд double-ыг авчия. За ингээд dash type, cap type, John type гэдэг энэ John type inclusive бол бүглэх шаардлага байхгүй. Ингээд энэ хэсгийг ингэж орхиж болно. За дараагийн хэсэг нь red хэсгийг сонгож авна. За хамгийн өндөр өсөлттэй энэ дээр шууд дарангууд red л орлоо. Яг энэ data source-ээ бүгдээр арилгахгүй хийж болно. За тэнгууд built-in хэсэг дээр нь мөн адилхан энэ бөөрөнгийн бүлэтийг аваад за 8 болголоо. За fill нь улаан биш, ногоон. За энэ дээрээ border sold line-ийн бас sold line хэсгийг сонгоод ногоон. За мөн адилхан өргөний хэмжээг нь 3-аар аваад double хүрээ авлаа. Окей. За ингээд өөр бусад хэсгээр өөрчлөлт оруулахгүй учраас формат дата сэрсээ хаачих болно. За эхний хэлбэрт бид ингээд сонгож авсан мэдээллүүд маань ингээд ногоон улаанаараа ялгагдаад гараад ирж байна. За энэ дотроос одоо энэ line-а бүгдээр нэг арай бүгднийг нэг ижил өнгөтэй болгоё. За тэгэх юм бол line-а бүгднийг идэвхжүүлэх юм бол холбогдож байгаа цэг болгон хоорондоо ингээд гараад ирнэ. За энийг формат дата сэрс рүү дахиад орно. За энэ fill руугаа ороод line. За line дотроос sold line буюу sold line-аар будна. Бүгдээр энэ оранжоор будчихъя. Оранжоор. За энэ бас саарл хэсгүүдийг оранж болгоё. Оранж. За энэ улбар шар хэсгүүдийг бас оранж болгочихъя. Оранж. Зөө одоо ингээд бид хэдийн ингээд мэдээллүүд маань бүгд бэлэн боллоо. За энэ доотлын бидлүүсийн сэрсүүдийн нэр бол хэрэггүй. Энийг ингээд аваа ичээ. За ингээд энэ хэсэг маань ингээд боллоо. Одоо ингээд бүгдээрэнд маань data label-үүд маань хэрэгтэй. Label яаж гаргах вэ гэхээр за идэвхжүүлнэ. За аль нэг green юм уу red хэсгийнхаа нүдүүдийг идэвхжүүллээ. Add data labels. Add data label. За тэнгууд мэдээж 89, 82 гэсэн үзүүлэлтүүд маань энэ дээр давхар ороод ирлээ. За одоо энэ маань энэ хажуу талд байгаад байна. Энийгээ бүгдээрээ идэвхжүүлж хагаад маус хоёроо дараад format data label руу ороод below буюу доотлолт нь байрлуулъя. За доотлолт нь байрлуулчлаа. За тэгэнгүүт бид нарт дахиад энэ маань идэвхжсэн хിവэрэл байгаа. Идэвхжсэн хിവэрэ байхад нь маус хоёроо дарлаа. Change data label shapes буюу дүрсүүд энэ жоо өөрчлөе. Энэ гадна талын хүрээг нь өөрчлөе. Хүрээ маань за ингээд бидлүүс доороос нь дээшээ заасан сумтай хүрээнд дотор оруулаа. Энэ хүрээг маань бас улаан өнгөтэй байхад илүү зүгээр. За энэ хамгийн эхлээд no outline буюу энэ гадна талын хүрээ биднэрт хэрэггүй. Зөвхөн дотор талын хэсгийг улаанаар будъя. За окей будчихлаа. За текстийн мэдээллийг яг 100% хараар сонгоод окей. За нэг жоохон энийгээ томруулчих болно. За ингээд доороос нь заагаад өгсөн мэдээлэл маань ороод ирж байна. За дээдл дээр нь green хэсгээ бүгдээрээ идэвхжүүлээд add data labels, data label. За мөн адилхан яг түрүүний үйлдэлүүдийг давтаад хийн format data label. За энийг болохоор above буюу дээдл дээр нь байршуулъя. Дээдл дээр нь байршууллаа. За идэвхжсэн хിവэрэ байна. Доошоо харсан сум. За ингээд энийг идэвхжүүллээ. Форматын ногоон өнгө биднэрт хэрэгтэй. Shapes outline байхгүй. Homes руу ороод bold болголоо. Хэмжээг нь жоон том болгочихъя. 10.05 гэсэн хэмжээгээр болголоо. Bold. Окей. За ингээд инклюсийнхаа эдгээрийнхаа харталтай chart design дээрээ chart element буюу хойдлынхон grid line-уудын жоохон primary, minor, vertical гэдэг энийг сонгочихъя. За энийг борлуулалтын гүйцэтгэлээр нэрлэж болно энэ тайлангаа. Борлуулалтын гүйцэтгэл. За энийг жоохон bold болгочих.
жохон гэдэг шиг л бүгдээрээ жохон болтуулгачих. За энийг ингэлээ. За энэ он сараа бас нэг жоохон болтуулгаад баг зэргийн томруулчих. Окей. За ингээд мэдээлэл маань бэлэн боллоо. Одоо энийг динамик байдлаар ажиллаж байгаагүй шалгая. 90%. 90%-ийг хөрвүүл билүүс урамшуул өгнө. За 90% урамшуул өгөхөд энэ сарууд дээр урамшууллын болц хангалаа. За 100%-ийг 110%-ийг давж иж урамшуул өгнө шүү. Хөрхий 2хан сар урамшуул дээр байна. Гэхмэчлэгээд урамшууллууд дээр тооцогдоош тэр удирдлагуудаа мэдээллийг илүү ойлгомжтой. За бидлүүс 12 сарын хугацаанд нийтдээ 5 сар маань төлөвлөгөөний биелэлтэд хангажээ. Бусад сарууд маань төлөвлөгөөний биелэлд хангаагүй байна. Яагаад ийм болов гэдэг дээр бүгдээр энэ дээр тайлбараа бэлдээд л удирдлагата тайлбарлаад байна. За ингээд бидлүүс илүү ингээд энийг динамик байдлаар хийхэд хүнд илүү ойлгомжтой, илүү хялбар өнгө будгаар ялгаад аль сарууд нь төлөвлөгөөнд биелсэн юм, биелээгүй гэдгийг ингээд харах боломжтой. За ингээд миний цуврал динамик чарт байгуулах хичээлийн маань цуврал баг 3 дахь нь болж байна уу? Хичээл маань ингээд орлоод та бүхэн таалагдж байгаа бол subscribe дараарай, найз нартай share хийгээрэй. Бүгдээрээ энэ пэйжийг илүү лаг гоё хөгжүүлээд хамтдаа хөгжөөд Excel дээр дандаа level up болохын төлөө ажиллацгаая. Excel бол 20 10 жилдээ л модноос гарахгүй байх гэж би бодож байгаа. Яагаад тэгэхээр төдий болтол одоо ингэж нэг бүх юм лаг ERP лөө бүр 100% ERP болтлоо бас нэг тодорхой цаг хугацаа зарцуулах учраас та бүхэн Excel-ийг зайлшгүй сурах ёстой шүү. Тийм учраас Excel дээр бүгдээрээ миний хичээлийг дагаж хийгээд ажил дээр илүү хөнгөвчлөөд за тэгээд хийсэн тайлангаа хүмүүстэд илүү ойлгомжтой тайлбарлах тал дээр суралцаарай. За тэгээд бүгдээрэнд нь ажлын амжилт хүсье. Subscribe дараарай, share хийгээрэй. Баярлалаа. Баяртай дараагийн хичээлээр уулзцаая.